цалин үлсний орлого маань ер нь сар тутамдаа давлттай явж исэн үү? Яг гүйцэтгэл нь ямар байдалтай явж исэн бэ? За өмнө нь ингээд тодтол хийх боломж байна уу? За орон нутгийнхаа төсөвдөр гарч байгаа боломжуудыг ингээд жилийн төгсгөл рүү аваачаад ингээд алдаад байдаг. Ийм байдлыг бас эх оны төсөв дээр гаргахгүйгээр татврын орлогоодоо бас маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээд аймаг дээр энэ тэр хүн төгрөгийг татах яг шаардлага байгаа юу, байхгүй юу? Бас энэ дээд чадны төсөв хэдий ч гэсэн бүх төсвүүдийн хоорондоо бас уялдаатай байдаг. Энийг бас анзаарч харж явж байгаа юу та бүхэн гэж асуумаар байна. За хоёрт нь тэр хасж байгаа баахан зардлууд байна л да. Одоо энэ хамтарсан баг гэдэг одоо энэ Олимпиа багийн дараа бас зөв хэлж байгаа шиг байна. За энэ засаг даргын зөвлөлийг гээд 15 сая хасж ийн, гэр бүл хүүхэд хүчирхийлэл гэдэг ингээ 10 сая, ариутгал халдвар гүйцэтгэлтэй холбоотой 20 сая, хог хаягдл мэдээлэл урамшуул 6.9 сая. За гэр хороол нөхөн жорлонг одоо шинжлэх юм 28 сая төгрөг. Энэ зардлуудыг ингээ хараад байхаар энэ бүгдээр л яг чоолсон хоттой яг нэм тэргүүний холбоотой энэ зардлууд биш. Тэгээ бүтэн жилийн хугацаанд одоо хийгээгүй юм уу, ажил хийгээгүй юм уу? Энийг одоо хариуцдаг хүн байна уу? Хамгийн газар дотор энэ ажлуудаа тэгээд яагаад цаг хугацааны хувьд ингээд оройтуулаад одоо ингээд хийх боломжгүй тэргээд ингээд хасж байгаа юм бэ? Уг нь бол ингээд харангууд их зөв юмнууд төлөвлөсөн байна. Бодвол энтэй холбоотой одоо ингээд цөөхөж юм уу? Одоо гэр бүлийн хүүхд гэр бүлийн газраас ч гэдэг юм уу? Одоо багийн дараанараас ухаандаа ажил олгоод энийг төсөвтөр бас оруулсан байгаа шүү дээ. Төлөөлөгч нар бас л ажил олгоод хилцээл баталсан байгаа. Тэгэнгүүт одоо ингээд гүйцэтгэх шатны байгууллага маань бүтэн жил ингээд юм хийхгүй жилийн эцэст аваачаад одоо ингээд боломжгүй боллоо. Хасдаг нь их учир дутагдaltaй байна. За сая бол одоо ингээд оюутны төлөөлөгч хэлсэн хамтарсан баг дээр зүгээр л яг багуудтай уулзж яхад хийгээгүй шийдэл юм л шүү дээ. Яагаад зардал нь гардаггүй? Магадгүй энэ зардал нь гарсан бол улам илүү сайн одоо хийхч байсан юм л үү? Тийм үстэй. Уг нь ажил бол хийгдээгүй шийсэн л юм байна. Тэг гүйцэтгэл нь яагаад гараагүй байгаа юм? Энийгээ яагаад жилийн дундуур ярьж болохгүй байгаа юм? За нөгөөх нь энэ ариутгал халдвар гүйцэтгэл гэдэг чинь энэний зардал яагаад тасж байгаа юм? Би одоо энийг ерөөсөй ойлгохгүй. Энд чинь одоо орон сууцны хороодлогч бүгдээрээ л одоо шоргоолттой юутэй гэж хэлдэг шүү дээ. Тэгээд яагаад энэ хийгддэггүй? Одоо ч ингэж хийгд одоо бэлэн байгаа шүү дээ. Сөөхөд чинь бүгд төсөлтөд гаргаад одоо мөнгө төгрөг байна. Хийвэл бүгд л хийя л гэж шүү дээ. За сая засаг дарга тэр том төс төвчин ихсэж ийн гэж юм. Энэ сургууль цэцэрлэгүүдээр бас энэ халдвар гүйцэтгэлийг хийж болно шүү дээ. Бас энэ том толгойтой. Тэгэд юунд хасж байгаа юм бол би гайхдаг. Энэ хог хаягдлын мэдээлэл урамшуул гэдэг хотоороо дөрөв хогтой гэж бүгдээрээ хэрүүл хийдэг хэрнээ. Одоо энд ямар ч мэдээлэл өгсөн хүн байхгүй юм. Одоо ямар сони. Тэгэд энэ хасж байгаа зардлуудыг нь ойлгохгүй байна л да бас. Тэг боломжтой ганц нэг зардлуудаа тэр үлдээгээд он төгсөж байгаас тэгсэн энийг хийчихвэл зүгээр байна. Энэ хамтарсан багуудаас тэгсэн тайлбар мэдээгийг аваад санхүүжилт гарах хэрэгтэй, зардал байвал гарах хэрэгтэй шүү дээ. Яг 11 саяар нь оруулаад талан гардыг маа гэхэд тэгээд таланд гүйцэтгэлээрээ тэгээд хэмнэлт болоод ирсэн. Би бол одоо ийм асуулт асуумаар байна. 2024 онд цалин үлсний орлого ерөнхийдөө сар болгон одоогийн өнөөдрийн 11 дугаар сарын байдлаар бол 1.2 тэрбум төгрөгөөр давтсан байгаа цалин үлсний орлого. За 4 сарын 1-нд цалин нэмэгдсэнтэй холбогдуулаад цалин үлсний орлого тогтмол давж явсан сар болгон 100-аас 50 сая төгрөгөөр. За бидэд өмнө аймгийн хянсан тооноос цалин үлсний орлогыг бол 350 сая төгрөгөөр нэмэгдүүлж анхны төсвийг баталсан байгаа. Цаашдаа орны за ийм учраас 25 оны төсвийн төлөвлөлтөн дээр анхаарыг
холбоодоод татврын газарт албан тоотуудыг бид нар хөргүүлчихэд байгаа засаг дараагаар орлогын төлөвлөлт аймгийн хянсан тооноос өшөө цаашид орох боломжтой орлогуудаа ерөнхийд нь оруулаад тусгаад явах нь зүйтэй байна гэж батсан. За хасагдж байгаа зардлуудын хувьд бол ариутгал хавдарж гүйцэтгүүлэлтийн зардлыг 20 сая төгрөгөөр хасах. Хамтарсан багийн үйл ажиллагааг 11 сая төгрөгөөр хасах. Засаг даргын тэргүүлдэг зөвлөлүүдийн үйл ажиллагааг 15 сая төгрөгөөр бууруулах. За гэр бүл хүчирхийллээс хамгаалах эмэгтэйчүүдийг хамгаалах зардлыг 10 сая төгрөгөөр бууруулах. За Чавсан хотын төвөөс малчин болон мал бүхэн иргэдийн нүүлгэн шилжүүлэх зардлыг 10 сая төгрөгөөр бууруулах. Бууруулах саналуудыг оруулж байна. За энэ үйл ажиллагаанууд бол зүгээр энэ төсвийн жил дуусар болгосонтой хасаад 2025 оны төсөвт бол үргэлжлүүлээд суулгана. За хэрлэн тохичлолтын хувьд бол уг хог хаягдлын хураамжнууд нь бол хасагчаад яваад байгаа юм. Тэгээ хог хаягдлын хураамж хасагдсантай холбогдуулаад эдний хувьсах зардал, урсгал зардал ерөнхийдөө жоохон буураад байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтын зардал биш шүү. Төсөл арга хэмжээний жагсаалт нь нормын хувьд зөөлөн эдлийг шинжлэхээр 14.8 сая төгрөгийг оруулчаад авмаа. За энэ авц замын хурц хааруулагч анх бол 1 сар 60.2 сая төгрөгөөр батлагуулад сүүлд нөгөө нэг энэ тодтглоор дахин төсөвт нөгөө тээзүү хийлгээд төсвөө санхүүжих дүнгээр нэмэгдүүлэхдээ төсөв төгтгөө нэмэгдүүлээгүй байна. За энэ бол бидний нөгөө нэг юуны алдаа юм байна. Бичлэгийн алдаа, редакцийн алдаа. Иймд одоо тодтглоо бид одоо засаад оруулчих. Дахиад нэг тодруулчих. За. Тэгээд энэ хамтарсан баг ариутгал халдвар нөхцөлтэй холбоотой энэ зардлууд яагаад гүйцэтгэл гараагүй, яагаад иргэжээгүй, яг хариуцдаг хүн гэж байна уу? Ерөөс хийгдээгүй ажил гэсэн үг үү, тийм? Хийх ёстой ажлыг хийгээгүй гэсэн үг байна. За яг он гараад тэртээ бас ялгаа авахгүй жил болгоо ингээд ариутгал гэж тавьж илээ. За одоо ингээд боломжгүй болчлоо дараа жилд нь тавья гэхээсээ илүү одоо цаг хугацаанд амжуулаад хийхдээ бас өртөл болгооч хэл гэж хэлж байгаа юм. За ийм асуулт. Тэгээд ямар хүмүүс ингээд яг хариуцдаг энэ ажлыг тэр хүмүүс нь л одоо ажил хийгээгүй л байна гэсэн үг л дээ. За цалин өсний орлого бол тэгээд сар тутамдаа л бас давалттай л байсан юм байна. Энийг маш сайн тодорхойлоод та нар өмнөх тодтгол дээрээ бүгдийг базаж авах байсан юм л да. Тэгээд хойштоо бас анхаараарай. За тэр 60 саяг яг буруу хэлсэн байна гэж энийгээ засаарай.